Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас эрхлэн явуулдаг Монголын түүх цовруул нэвтрүүлэг маань эхлэж байна. Энэ удаагийн дугаараар бид 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгал Богд Жавцандам хааны тухай асуудлаар ярилцсанаа. Чингис хааны төр харийн иргэшээлд орж тасарсаар буцаан залгахад яхаргагүй гавья байгуулсан хүн нь 8 дугаар Богд Жавцандам хаан. Монгол оронд үндэсний эрхчлөөний хувьсгал ялахад гол үр гүйцэтгэсэн хүн бол мөн л 8 дугаар Богд Жавцандам. Гэтэл зүүн олон алдартнуудыг тодруулсан атлаа энэ хүнийг орхигдуулж ирсэн. Богд хаанд Монгол улсын сүүлчийн хаан, ардын эрхт засгийн анхны хаан 8 дугаар Богд Жавцандамын түүхэн гавьяаг яагаад орхигдуулан үгүйсгэж ирсэн бэ гэвэл энэ хүний улс төрийн түүх намтартай холбоотой гэж судлаачид үздэг. 2 дугаар зууны ихэнх үе. Аливаа түүхэн үйл явдал, хувьсгал тэмцэл эхэлж өрнөхөд тухайн үеийн дэлхийн болоод хөрш зэрэгэлдээ улс орнуудын нөхцөл байдал нөлөөлдөг. Монголын хөрш орнуудын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байлаа. Манжчин гүрний эзэрхийллийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн манжийн дарлал байсан улс орнуудад өрнөд эхэлжээ. Тухайлбал 1905 онд Хятадын хөрөнгөтөн ангийн төлөөлөгчид Японы Токио хотод нэгдсэн эвлэл түнэмхий гэх байгууллагыг байгуулснаар манжчин улсын эсрэг тэмцэх боллоо. Тэдний тэмцлийн гол зорилго бол түүхийн их сурвалжид тэмдэглэснээр хариу угсаатныг үлдэн арилгах, Хятадыг сэргээ мандуулах, иргэн улсыг байгуулах, газрын эрхийг тэгштгэх явдал. Энэ үед манжийн төр дөргиж мөксний дараа дундад иргэн улс дотроо умрад өмнөд гэж хуваагдсан. Дотроо өмнөлдөх нь монголчуудад тусгаар тогтнох боломжийг олгож, манчтаас салан тусгаарлаж, үндэсний тусгаар тогтнолынхон төлөө тэмцэлд сэтэл өгсөн. Чингис хааныхаа байгуулсан төрөөс хойш Мандан Бадарч, Самууран уймж, Арчигдан доройтхын ирмэгт ирсэн Монгол оронд үндэсний эрхчлөөний хувьсгал эхэлсэн юм. Энэ тэмцэлд 8 дугаар Богд Жавцандам тэргүүтээ Алтан үргийн хангууд болон үндэсний дэвшилтэд бүлгийнхэн оройлон нэгтцгэлээ. 1911 оны хувьсгал бас гинт гараагүй. 1911 оны хувьсгалд Чингис хааны Алтан үргийнхэн дээрээс нь одоо энэ ноёд язгууртнууд тэгээд Богдыгоо одоо хэрхэн хаан ширээн залах үйл явцсан. Тийм. Богд бол өөрөө хэлж байгаа шүү дээ. Хэдий төвд боловч миний хувилсан дүр бол Алтан үрг. Ер нь Алтан үргийнхэн ч тэгж бодож байсан. Тийм биз дээ. Одоо өндөргийгээ нийл 8 дүр. Тэр үзэл санаа бол ер нь баг ховршгүй шахуул байсан. 1636 оны 5 сарын 17-ны манжааны зэрлэг байх юм. Тэгээд тэнд бол ингээд нэг өмнөд Монгол дагаар орж шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ удаа ноёны одоо үг дээдс тий олгосон тийм зэрлэглүүнд цол байна. 1626-аас 1643 оны хооронд төр барьж байсан манж улсын 2 дахь хаан Абхаз эцэн буюу Дээд Эрдэмт хаан хөрс зэрэгэлдээ орнууд руу итэвхтэй гадаад бодлого явуулсны үр дүнд газар нутаг эрх мэдлийн хүрээгээ тэлж байлаа. Абхай хаан Мин улсыг эзлэх бодлого хэрэгжүүлэхэд нэгэн саад учирч байлаа. Энэ саад нь Монголын Лэгдэн хаан Мин улстай гэрээ байгуулж Мин улсын хөлийг хамгаалж байсан явдал юм. Тиймээс Лэгдэн хаантай тэмцэхийн тулд түүний захиргаанд байгаа ноёдыг талдаа татах бодлого хийжээ. Үр дүнд нь 1632 онд Өвөр Монголын зарим ноёд манжид дагаар орж Абхай хаантай хүч авсран Лэгдэн хааныг довтлон ялж түүний эхнэр хүүхэд Албтыг захиргаандаа оруулав. Нэгэнтээ Лэгдэн хааныг буулгаж авсан Өвөр Монголын 16 аймгийн ноёд чуулган нийлж 1636 онд Манжин хаан Абхайг Монголын хаанд өргөмжилсөн байна. Тэгээ тэрэн дээр бол бичсэн байх юм. Хизээ нэгэн цагт за ингээд манжин төр албанаас буул Монгол бол энэ гэрээ одоо гэдэг юм да гэрээ гэдэг зэрлэг хэлж байна. Байгуулах тийм өмнөх үед орж тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа эдлэх эрхтэй шүү гэдэг. Бүр 1636 он. Аль тэр үед.
Дайчин гүрний өвтөгш дээд Эрдэмт хааны зэрлэг. Тэнгэрийн иргэшээлээр би бүх улс орнуудыг захирч та бүхнийг халамжлах үүрэг над ноогдов. Та бүхний найрсаг богд хаан бибээр дараах зэрлэгийг буулгаж байна. ертөнц анхнаас сал нэг эзэн хаантай мужуудаа туслахуйтай байжээ. Өнгөрсөн цаг үед агуу гавьяа зүтгэлийг эзэн хаад шагнад урамшуулсаар иржээ. Би ил цаг үед эзэн хааны агуу ширээнд суугаад урд урдын хаадын үлгэр дуурайлал ёсоор дотоод гадаад хэмээн зааглан ялгахгүй бүгдэд тэгш хандах болно. Будаача чиний ах Түшээд хаан байв. Шашны хуваар та бүгд адилхан. Та нар тус тусдаа газар нутагтай байсан билээ. Дайн болсон бүх ил газарт та нар хамтран зүтгэж байлаа. Дай тулны тулалдаан та нар их ихэн зүтгэл гаргаж, 3 муж, 3 төшмөл, 75 хязгаарыг эзлэн авсан тул чамайг төрийн засагт жүн ван цолоор шагнаж байна. Ноёдын цол үеэс үед уламжлагдан. Хэрв Дайчин гүрний династ өөрчлөгдөх аваас монголчууд өөрийн анхны хууль ёсны дагуу орших болно. Үүний тул Тэнгэрийн иргэшээлээр ил өргөмжлөлийг олгож байна. Дайчин гүрний өвтөгш Эрдэмт дээд Эрдэмт хааны засаглалын анх дугаар оны зуны эхэн сарын 23. Дээдсийн зэрлэгээр ил өргөмжлөлд төрийн тамга дарсан болно гэжээ. Тэр удаан ноён ирдэг 12-нд ирж байна тий. Тэр бол одоо их учиртай байж дээ гэж. Тэгээ Оросын архивд бас баримт байна. Монголчуудад тэр одоо тэр 1636 онд өгсөн зарлиг өөрөөр хэлбэл Монгол бол хятадтай түүх болоод хууль эрх зүй холбоогүй манжийн одоо төрөөс одоо манжууд одоо энэ нэгдсэн улсаас буухад Монгол бол тусдаа олох бүрэн эрхтэй шүү гэдэг баримтыг монголчуудад авсарж өгсөн гэж бичсэн байх. 1691 онд яг адилхан зарлиг одоо олгосон байгаа гэж тэр Боломордын номонд бичсэн байна. Дээрх зарлигийг засагт дүүрэн цолтой байсан хорчны баруун жигүүрийн хошууны захирагч Тайж Будаачд олгосон байна. Тайж Будаач нь Удайвангийн өвөг юм. Удайван нь өвөр Монголын жирмийн чуулганы дэд дарга хорчин өмнөд хошууны засаг ноён байжээ. Харин богд хаанд Монгол улсад дагаар орж ирсний дараа цэргийн яамны дэд сайд болсон байна. Тэрээр Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч богд хаанд Монгол улсын засгийн газрын тэргүүн төшмөл өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааны гол жанжны нэг бөгөөд түүхэн гавьяатай дипломатч нэг байжээ. Тэгээд тэр үеэс хойш ингээд бодох юм бол монголчууд бол мэдээ зүрхэндээ тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа тохиолдлоо хизээ нэгэн цагт олох юм шүү гэдгийг өвөртөлж ирсэн байна даа гэж. Үндсэндээ бол холбоотны болсон байх тий. Тийм байна тий. Холбоотны болсон. Төр нийлэх. Тий. Гэтэл түүний дараах нь 1689 оны Нэрчүүгийн гэрээний дараа 1727 онд Хяхтын гэрээ, буурын гэрээ. Тэгэхээр тэрэн дотор чинь яг тэр 1660-аад оны үеийн нөгөө хотгойдын Алтан хаантай хийсэн Оросын хэлцээр энэ тэрийг үндэс болгож байгаа шүү дээ. Та нар хуучин энэ хэлийн хойд хэлийг тогтооход энийг хуучин энэ юмаа баримтлах шүү гэдэг. Тэгээд тийм 1727 оны Хяхтын гэрээ бол үндсэндээ бүр хожим 1960 оны хойд хэл тогтоохоор үндэс болсон шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр энэ хөрш орнууд Монголын талаар явуулж байгаа бодлогоч тэр гэрээ хэлэлцээрүүд бүх зүйл чинь хуучин юмыг бас их баримталж шүү дээ. Тийм шүү дээ. За 1911 оны үндэсний хэрэгчлээний хувьсгалын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнол сэргээн тунгаглагдсан. Тусгаар тогтнолоо сэргээн тунгаглаж улсын нэрийг Монгол хэмээн нэрлэж оны эзлэлийг олноо өргөцсөн хэмээн хааны нэр Жавзан дам хотготыг хаан ширээн дэргэн залсан түүхэн үйл явдлаасаа. Богд Жавзан дамбын хувьд бол Өндөргийгэн зан базарын 8 дахь төрийн хувилсан дүр монголчуудын хувьд хэдийгээр төвдгөн боловч үзэл санаа хувилгаан дүрийн хувьд Түшээд хааны угсаа Өндөргийгэн зан базарын хувилгаан дүрэ гэж үздэг ийм түүхтэй. 1870 оны намрын адаг сарын шинийн 8-нд төвдийн нийслэл Ласаа Соловын нутагт ард Гончиг цэрэнгийн гэрт 4 дахь хүү мэндэлжээ. 1874 онд 12 дугаар Далай лам Пэрэнлэ Жансны дурдснаар
Сайн галвын бурхан Равслын 7 дугаар хувилгаан Хадав Данзан Римбучийн 8 дугаар Жавцсан дам хотогтаар тодорсон гончиг цэрэнгийн 4 настай хүүд гинэн санваар өгч богд Жавцсан дам агван лавсан чойжням Данзан ванчиг монголчил бол богд дэд хилний оюун сайд нумын наран шашныг баригч ирэхэд сайн цогт хэмээх утга төгөлдөр нэр хайрлжээ. Түүнээс хойш 1 жилийн дараа 1875 онд Манччин улсын хаан зэрлэг буулгаж агван лавсан Жавцсан дам хотогтын 8 дугаар дүр мөн гэж батламжлав. Богд тодорход заавал алтан ургийн ноёдын хэн нэгэн тосож авдаг ёс байжээ. Тэр ёсны дагуу Цэцэн хаан аймгийн бэл Цэрэн сантавд тухайн үүрэг оногдож мөн ондоо багтаж 4 настай 8 дугаар богд Жавцсан дамб бараабалагчдын хамт их хүрээнэ залран ирэв. Ингээд богд маань ингээд багдаан тодроод ирлээ. За ингээд Автасан хааны өргөнд тосч явнаа. Тангар өргөднэ багтантай балчаар. За том боллоо. Цагаан сарын шинэ нэгэн болно. Цагаан сарын нэгэн битүүний орой Түшээд ханаас тойн ирнэ гэж байгаа. Тусгай тойн. Тусгай тойн. Тайж хүн байж. Тийм, тайж хүн ирнэ. Бэлдэн. Лам болсон тойж. Тийм. Цагаан сарын шинэ нэгэн өглөө бол бас нэг юм үг хэлдэг юм байна. Хаан авын захиж хатан ээжийн одоо үлээж хөгжүүлсэн гал голомт гэж хэлээд за тэгээ галан асаагаад ингээд одоо цагаан сарын шинэ нэгэн хэлдэг гэж. Тэгээ энэ бол одоо бас гал голомт. Тэгээ төрийн золголт эхэлж шүү дээ. Төрийн золголт эхэлж байгаа тийм. Ер нь бол энэ үе үеийн богдуудыг одоо залхад тэр Автасан хааны өргөнд эхэлж одоо морилуулад тэгээ тангар хөргөлт юм байна. Тийм өөрөөр хэлбэл одоо эзэн Чингисийн алтан ургийн гал голомтыг үнэнчээр захина гэсэн тангар. Ерөнхийдөө Автасан хааны өргөө явж гин гэдэг бол Монгол төрийн голомтыг байлгаж гин гэсэн. Ердөө утга нь тэр. Тэгээ Автасан хааны өргөний чинь голд одоо дулгын 3 чул байна. Гал голомт гэсэн дээр зүгээр нэг зүйлийг хэлбэл 200 жил тасралтгүй 20 дугаар зууны ихэр ирсэн гал голомт байсан гэж. Энэ Хүрээнд. Тэгэхээр тийч чинь болохоор нэг юм хэлж байгаа биз? Яа харахгүй гал голомт тасралтгүй та нарт би нэг залгуулчаа гэж монголчуудын одоо тэр санал шүү дээ. Ард түмэн бас өөрийнхөө шүтээний дээд гэж үзэж байна. Яг энийг энэ халахын хангууд бол бүгд нэгэн дор хүлээн зөвшөөрч байгаа нэг. Тэгж байна. Сонирхолтой. Хэн хүлээн зөвшөөрөгдсөн байна? Хэр нэр хүндтэй байна уу? Яавал энийг тусгаар тогтнолыг аваад үлдэж чадах уу гэдгийг чинь 11 онд ботсон байгаа биз? 11 оны 100 тэр одоо төр засгийн газар байгуулад за хойш нь явуулж байна. Үндсэндээ бол энэ хангууд хэнэж өрсөлдөх магадaltaй шүү. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхэд бүгд одоо хүлээн зөвшөөрч тэр нөгөө албан тушаалын шунлаанд харж шээ. Мөр тэгэлгүй яхан тийм. Одоогор бол Богд Жавцсан дам хотогт 20 дугаар зууны ихэнх үеэс Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа талбах болсон бөгөөд 1900 оны үед Даалан Бадамдорч нарыг Петербургт илгээж Оросын эзэн хаанд захидал хөргүүлжээ. Энэ захидал аливаа буурай улс их улсыг түшиж өөртөө тогтдог зарчим байдаг. Үүний үлгэрээр Оросын хаан танд монголчууд бид хандаж тусламж гуйж байна гэд тухайн үеийн олон улсын нөхцөл байдлыг тодорхойлохдоо халах монголчууд Манччин улсын захиргаанд өөрийн дураар амар байтал сүүлийн үед хятадын харьяат хүмүүс Монгол нутагт олноороо орж ирээд байна. Манжийн төр самуурч Монголын амар амгалан байдлыг түгээх болсон учраас өөрийн төр ёсоо дахин сэргээх цаг ирлээ гэдгийг бид мэдрээд энэ хэргийн төлөө танаас тусламж гуйж байна гэсэн агуулгыг багцлан явуулжээ. 1911 онд элчээр явсан хэд ирээд Богд хаанд хэрхэн амжилттай явж үйл хэрэгэ бүтээсэн тухай айлтгахад Богд хаан аливаа юмд хэмжээгүй зүйл гэж үг байна. Бүгд хэмжээтэй байдаг. Тэр цаг хэмжээ нь болсон байна. Шав олон та бүхэн хэмжээндээ хөдөлтвэ хэмээн лүндэн буулгасан байдаг. Энэ нь Манчид дэм бодлогын эсрэг тэмцлээ эхэл гэсэн зөвшөөрөл юм. Энэ бол 20 дугаар зууны Монгол энэ түүхийн оргил үйл явдал байсан юм. 1911 оны намраас Алтан ургийн 4 хан нарын хүмүүс Богд гигантэнтэй зөвлөлдөн хэлэлцэж улмаар Богд гигэний удирдлагаар тусгаар тогтнолын тэмцлийг эхлүүлсэн. Тэд халахын хүрээний бүх хэргийг төр ерөнхийлөн шийдэх газрыг байгуулж 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалт түргэсэн юм.
Тэгээ эхлээд яг засгийн газрын байгуулч чинь. Тий. За одоо дотоод яамны сайд даалан зэрэг чимэд гадаад яамны сайдэр чим хамт орч тийм ээ. Сангийн яамны сайдэр бишээ чагжиж. За шүүх яамны сайдэр намсраа тааж. Тэгээд цэргийн яамны сайдэр гомсроо. дадааван гомсрон тий. 1911 оны 12 дугаар сарын 29-нд шинэ тулгуур яамны сайд болон дэд сайдууд тангараг өргөсөн түүхэн тэмдэглүүлжтэй бас нэгэн чухал үйл явдал болсон юм. Тэд ингэж Монгол улсын төрд үнэн зүтгэхээ илэрхийлсэн байдаг. Ердөө ганц өгүүлбэр боловч маш утга төгөлдөр тангараг нь дотоодод болбоос тус туйлын үнэн шударгыг илэрхийлэн гадаадад болбоос аюултад дайсныг аянга цахилга хаамт буцалтгүй улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг ирэхгүй, бэрхээс зайлахгүй, идүүгийн байгуулсан төрийн тул энэ хүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цүцхий, зүрхний толт мэд хичээнгүйлэн хайрлна гэсэн тангараг байлаа. Үүнийг богд хаан зарилгаар төрийн бүх сайд өргөсөн юм а. Тангараг бол одоо баг би зүгээр боддог байхгүй. Баг одоо хэрэглэмээр. Ер нь бол одоо би авах буруудахгүй гэж бодож байгаа. Ингэж байгаа шүү дээ. Дотоодод бол туйлын үнэн шударга гэж. Гадаадын дайсны эсрэг бол арслан бар шиг тэмцэнэ гэж. Энэ төрийн тул нүдний зүсхий, зүрхний толт мэд хайрлан үнэн зэрэгтгэнэ гэж. Тэгээ энийг болохоор тэр нөгөө цэргийн яамны дэд сайд бэс насан арвж гадаад яамны ч сөстөнээр санаачлаад даалам цэрийн чим дотоод яамны сайдын хувьд тэргүүнээр богдхаанд айлтгаад зарлиг уулгаад бүх сайд нар тангараг өргөсөн. Тэгээд үг бол үнэхээр агуу. Энэ 20 онд Корений бүлэгмийнхэн надад оперыг ярьж ирсэн. Энэ тангараг өргөсөн мэн гэж. Энэ үгээр тангараг өргөсөн гэж надад ярьж ирсэн. Дотоодод болбоос тус туйлын үнэн шударгыг илэрхийлэн гадаадад болбоос аюултад дайсныг аянга цахилга хаамт буцалтгүй улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг ирэхгүй, бэрхээс зайлахгүй, идүүгийн байгуулсан төрийн тул энэ хүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цэцхий, зүрхний толт мэд хичээнгүйлэн хайрлна. Одоо 11 оны одоо 12 дугаар сарын 29 цагаачлахын жилийн үдийн дүнцэрийн шөнийн 9-нд ингээд богдын одоо бидний сууж байгаагаас энэ зүүн талд шар ордны өмнөх тал байд нүүд алдам их зугулсан байлаа гэж тийм ээ. Одоо Алт уургийн хан ман ар өвөр монголчууд халимаг бүрээд гээд. За ингээд гадаадынхан ч нэлээд байж тээ. Тэгээд тэр Оскар маамны зургийн дотор байсан. Баа бүр өстой нэг гайхалтай байгаа. Бичсэн нэгийг бид нар уншдаг байсан. Одоо яг зургийг харж байна. Монголчууд өөрөө өөрсдөө одоо ядуу боол усралгүй гэж бичээд байна дээ. Тэр Норвегийн аялагч бичиж байна. Энэ хүмүүсийн өмссөн зүйлсний дэргэд бидний Европын хүмүүс хувцастай ойртох нь одоо гутам шиг гэж. Тэгээ тэр үнэхээр харсан биз дээ. Тэр хааны ордныгоодаа зөксөж байгаа зураг. Одоо хүмүүс ингэж боддог байхгүй. 200 жил бусдын эрхэнд үндсэндээ байсан. Тий. Хэсэг мөртлөө яг өчигдрийн тусгаар тогтнолоо алдаад эргээс эргээж байгаа юм шиг хандлага тэр үр удмынханд байна штэ. Тий. Нэгдүгээр биднэрт зарим өнөөдөр тохиолдолд баг өнөөдөр тусгаар тогтнолд байхад тийм үзэл санаа үгүй болчихсон хүмүүс ч байна. Үнэн шүү. Тий. Тэгэхээр тэр чинь хүн 200 жилийг туулан тэр чинь хэдэн үе дамжиж байгаа штэ. Тэгэхэд тусгаар тогтнол тэр юу гэдэг үзэл санаа яг тэр улсуудыг яаж баярлж байна те 11 он 19 ард өмнө ч гэсэн тэр яаж нулимс тусуулж байна те. Тэгэхээр энэ тусгаар тогтнолын амин юм таслахгүй байна гэдэг чинь Монголын тэр дээдсийн бас нэг авч явдаг ухаан байна тийм үү? Тэр чинь түүх. Би бодож байгаа түүх гэж бодож байгаа. За бид нэр
одоо 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд дахин сэргэн мандсан Богд хаанд Монгол улсын Богд хааны одоо хаш тамганы дэргэд байна. Энэхүү хаш тамга бол чандван бариултай. За тэгээд хаш чулуугаар хийсэн ийм тамга Түмэн наст наран гэрэлт богж явдсан дом хааны тамга гэсэн нэртэй Монгол дөрвөлжин соён бид 3 үсгээр одоо бичсэн төрийн одоо хаш тамга байгаамаа. Тэгээ Богд хаан чинь 3 тамгатай. Хамгийн нэгдүгээр төрийн тамга хаш тамга. Тий. Мөнгөн эрдэнэ тамга 2 дахь нь. Бас мөнгөн эрдэнэ чинь хаш маш гоё шүү дээ. Тэр чинь тойруулаад ингээд өвхтэй. Тийм үү. Төр маш бат, шашин маш тунгалаг, төвшин дэлхий гэсэн өвхтэй өрн талтай тийм Монгол үчээр өвхтэй. Мөнгөн тамга юунд дэргэлдэг? Бас ялгаа байхгүй л дээ. Тэгтээ бол арай жоохон зөндөө доогуур ч юм тийм төвшөнд. Тэгээд 3 дахь нь алтан тамга. Цул алтаар хийсэн тамга. 15 онд нөгөө ингээд олгосон өөрөө өөртөө зарлиг болгож байгаа. Жавсан дам чи хурл ам хэрэгт энэ барь шийтгэжээ гэж. Энэ ямар учиртай вэ гэж 1874 онд ингээд Манжи хаанаас алтан тамга өгсөн байхгүй юу? Тэгэхээр 11 онд тусгаар тогтночхоор тэр Манжи хааны тамга хүчингүй шүү гэж. Зориуд. Үе үеийн богдууд ирсэн тамга. Тэгэхээр тэрийг хүчингүй болгоод энээс хойш Монгол улсын төрийн тэргүүн эзэн хаан зарилгаар шашны тэргүүнийг тохон томилж байна гэж. Бүх зүйл дээрээ дефакт болж шээ. Бүр ёстой. Тийм үстэй гайхалтай. Одоо тэгээд ингээд тусгаар болоод хасмуу тамга хийж байна. Тийм ээ. Хаан төрийн хасмуу тамга тэгж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ эн чинь зарилгаар тогтоосон Монгол улсын хөлзөөлийн бичиг дээр заасан байна. Одоо хамгийн түрүүнд одоо өргөмжлөл одоо нэр хүндтэй өргөмжлөл юунд одоо дарна гэдэг юм. Автаа өргөмжлөл гэдэг чинь 11 кг авт байгаа. Тэр өргөмжлөл нь. Тэгээ энийг чинь хийсэн түүх одоо хийсэн хүн чинь нэг уран гард тусан гомб. Барайшир. Тийм тэр хүн чинь. Тэр хүн чинь барайшир чи өөрөө засагтай байна шүү дээ. Юуны хүн? Энэ Сэцааны хүн. Тийм Сэцааны хүн. Тийм тэгээ энэ хүний дархан байл. Тийм энэ хүн чинь сони юм байгаа. А яг хийсэн тухай тэр уран гар тэр лувсан гомб гэж хүн чинь одоо тийм архин дуртай хүн байж л дээ. Шарга мортын тэнд улаан халзан гэр бариулаад. Тэгээд одоо энэ нэг хийсэн чинь нөгөө гар мар нүүр хавдаад болдгоо. Энийг одоо хорыг дарддаг юм арх байдин гэж. Тэгээ Богд хаан өдөр болго нэг шил юм өгч өгч. Нэг лүү. Тий. Нөлөө удаад дуус түгэнэ. Тэгээ дундгал давс гэрийн бариад. Цэрэг цагдаата манж ягаад дуусгасан гэж. 24 онд Богд таал болчоод 3 хоногийн дараа энэ тамгуудыг одоо засгийн газраас цэрэг жагсааж ягаад битүүмжлээд аваад явсан баг. Энэ стилмэн хатав жилээд онгоолгоогүй байгаа шүү дээ. Тэрийг 94 онд жасраа гойд онгоолгоод. Оо тийм үү? Тийм. Тэгээд үтсэн чи 21 төрлийн зүйл байгаа. Энэ Богдын тамга, хатны тамга, 4 алтан өргөмжлөлд нь бүгдээрээ. Тэр хэд нэг дор байсан юм уу? Бүгдээрээ нэг дор. 21 төрөлтэй. Тэгээд ингээд Монгол улсын эрдэнсийн санд байн хадгалахаар худалдсан баг. Тэгээд тэр мөнгөөр юу хийсэн гэж? Монгол улсын ерөнхийлөгчийн өргөө. Монгол улсын их хурл засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үйл болох зарцуулаа гэж асраагад сангийн сайд эрдэнэ гооч юм байлаа шүү дээ. Тэр хүнд бямжуугаад даалгасан баг. Бямжуугаа тийм. Гэхдээ тэгээ би бас монголчууд бас актер биш үү? Ухаантай юм да би бас гэж бодож байна. 90 оны дараа бас л юм бууж гинжих үед чинь тийм ээ. Тийм. Тэгээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн тамганы одоо тэр дардсан хэсэг адилхан шүү дээ. Яг хэмжээ нь үү? Адилхан шүү дээ. Одол нь адилхан шүү дээ. Бүгд адилхан баг. Тусгаар улсаа зарлан тунхагласны дараа Хятадын хөрөнгөтний бүгд найрамдах улсын зүгээс Монголын төрийн тусгаар тогтнолыг цуцлах гэсэн явуулга удаа дараалан хийсэн байдаг. Хятадын шинэ ерөнхийлөгч Юн Шикай нэрээр олон захидал ирж байжээ. Энэ бүхэндээ Богд хаан дипломатаргаар маш хатуу тэмцэлдэж байсан баримтгүй. Тухайлбал Хятадын шинэ ерөнхийлөгч Юн Шикай захидалдаа айлгсан, ятгсан үг хэрэглэж та нар тусгаар улс болоод хэрэггүй. 5 уг сатандаа нэгдээд Хятадын харьяаттай байсан дээрээ гэх мэтээр бичиж байлаа. Нэгэн захидалдаа тэрээр монголчууд цалгар улсаа танаа Монголын нэг ирийн идэх нь 3, хийх нь 1 ч үгүй. Ийм байж та нар дундад улсаа салаад тэнгэрийн зэрлэгийг зөрчөөд явах юм бол жалгаггүй болгондоо үхцгээх болно. Энийг аюулын хариуцлагыг дураараа загнаж байгаа хотогт та хүлээн шүү дээ гэж айлган сөрдүүлсэн байдаг. Энэ нь Монгол улсад үйлдвэр худалдаа байхгүй. Эдэмхий залхуу та нар өөрсдийгөө тижээх чадваргүй учраас Хятадын бараагаар явж вэ гэсэн санааг агуулжээ.
Өөр нэг загталдаа хэрвээ Тэнгэрийн бошхыг зөрчиж, Тэнгэрийн хөвгүүнийг хилэгнүүлвэл их цэрэг хөдөлгөж Ар Монголыг хүчээр дагуулна хэмээн сүрдүүлжээ. Үүний хариуг Богд хаан өгөхдөө толгойн ус хичнээн олон боловч нэг тонгоргоор хустгийм шүү. Та нарын гарч нуурт боловч говийг даваад ирдэг ташууч нь богино юм шүү гэжээ. Одгойдын лувсан эренчин одгойд ууд чинь нэг Оросууд Сибирийн дараа шахаад л боо юм болохгүй юу? Ахгүй адилтаагаар оруулах. Хэрвээ одгойдууд алдсан бол ер нь увс хөсгөлийн бүс нутаг ер нь эрт явчихна. Тэгсэн нэг удаа нэг дагаар аруулах жоох аваад ирсэн чинь лувсан эренчин одоо маш их уурлаад. Тэр одоо их бохимдлаа гэж та нар зайлцгаа гэж Орос хэлчихсэн. Нохоо хүртэл аваад зайлцгаа. Элчнэрэг. Би бол Чингис хааны удмын хүн гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр Чингис хааны удмын хүн би та нарт харьяат болох, та нарт дагаар орох гэдэг бол гутам шиг гэж хэлж шүү дээ. Тийм ээ. Тэгтэл манай төв гिचлэгт янз бүрийн одоо мань сургууль үзээд ойн лувсан эренжин гэдсэн тусгаар тогтнолын янз бүрийн юм хийсэн хүн байна. Эсрэг байсан байна гэж буруу ойлгодог. Гэтэл тэр хүнээс тийм үг гарч ийнэ гэдэг чинь юу илэрхийлж байна? Эцсийн үрдэл. Эцсийн үрдэл. Үнж байсан. Монгол хаан. Тэгэхээр энэ 11 оны юун дотор бол намнан сүрэн нэг ямиг би гайхдаг байхгүй юу? Одоо ингээд за ерөнхий сайд болчлоо. Харамсалтай нь маш олон анхдагчдын ер нь нилээд өнгөрцөн. Тэгсэн. Тий. Намнан сүрэнгээр оролдох гэдэг бол монголчуудаар оролдох асуудал болчоод байлгаад исэн болов гэж боддог байхгүй. Тэр чинь одоо нөгөө 19 онд өнгөртөл яг тэр эдрэтэ үе шүү дээ. Тэгсэн. Тий. Би ер нь тэр богдын үеийн өвгдээсийн тэр сайд төвшмөлүүдийг бол нойр хоолгүй байсан байна. Намнан сүрэн хорлогдсон уу? 19 оны 4 сард таалуулсан. Тийм тэгээд хорлогдсон гэж бодож байгаа. За ер нь даалам цэрэн чимэн хамтдаар тэгээд хорлогдсон байна. Ихэнх нь гадны оролцоотой хорлогдсон байна гэж би бодож байгаа. Даалам цэрэн чимдэр Оросуудын оролцоо за нөгөөдөл дээр уртлын инч гэдэг юм одоо ингээд оролцоонууд одоо байдгийн байна гэж. Тэгээд голдуул одоо богд нь оролцсон гэл тийм цуу тараа өгчихсэн юм байна. 19 оны 4 сард гэхдээ одоо хор одоо гэдэг юм одоо юм яасан чим 7 хоногийн өмнө богд руу намын сүрэн бичих өгсөн баг. Өргөдөл. Миний албанаас чөлөө өгөөж би одоо маш их зовёртой хэцүү боллоо гэж. Тэгээд 7 хоногийн дараа туслахын таалуулчих гэсэн мэт өгсөн. Хятадын шинэ ерөнхийлөгч Юшикайн бас нэг загталдаа ерөөсөө хутагт та иргэн улсаас салаад дураараа загнаад Орос улстай гэрээ байгуулах гэж байгаа сураг сонслоо. Тэгэхээр харьяа нэг муж өөр нэг улстай гэрээ байгуулж байсан түүх та мэдхүү. Үүнийгээ бол дундад улсаас асуух хэмээн тушаажээ. 1912 оны Орос Монголын гэрээний талаар зөрчсөн энэ загтын хариуд Богд хаан их баг улс нэгэн дээвэр дор байж байгаад нэг нь бие даадаг бол хүний ясны жам юм. Эрт нэгэн цагт Америк улс Англи улсын харьяа муж байж байгаад бие дааж тусгаар улс улсныг энэ дэлхийн аль ч улс буруу гэж буруу шаардаггүй. Түүнтэй адил Монгол улс тусгаар улс болчиход аль улстай гэрээ байгуулахыг хэн нэгэн улсаас асуух албагүй гэж бичсэн байдаг. Эдгээр загтлаас харахад Богд хаан өөрийн үзэл бодолд үнэн чийгээд хийч анхааруулга сүрдүүлгээс айж имэлгүй туурах тусгаар Монгол улсаа тогтнуулахын төлөө зүтгэхээ илэрхийлсэн байдаг. Тэгээ бас энэ чинь тусгаар тогтнох ч одоо хүлээн зөвшөөрөх асуудал байна шүү дээ. Тийм ээ. Боддоо Орос тусалсан Орос бидэнд. Тэгээд засгийн газрын эрсдэлчлүүлэгчийн өмнөөс хүмүүн тусгаар тогтнол гэдэг чинь эзэн хаантай, газар нутагтай, хэл газаартай байдаг юм аа. Тий. Гэл тий. Тий. Тэр үеийн ноёдуудад бүгдэнд нь ижил санаа байгаа шүү дээ. Тий. Ижил ойлголт. Монголчууд тэрний хүчинд тийм боломжгүй зүйлээс тусгаар болсон баг. Тийм бах. Одоо тэр өвөр Монголоо авчи, баргаа авчи гэдэг бас бодлого байсан тийм ээ. Тэгтээ бол одоо түүхэн хувьцаагаар одоо их гүрний одоо Орос, Хятад, Япон гэдэг энэ улсуудын юугаар одоо 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дээр овоо их газар нутаг дээр
эзэн Чингисийн хаан гадууламжийг аваад үлдсэн явдал бол одоо би хамгийн том чухал одоо үйл явдал гэж бодож байгаа шүү дээ. Дундад иргэн улсын засгийн газар Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж өөр Монголд цэргээ оруулсан тул Богд хаант Монгол улсын засгийн газар 1913 онд өөр Монголоо чөлөөлөх дайныг явуулсан юм. Үүнийг түүхэнд 5 замын байлдаан гэдэг. Дайны ихэнх үед Монгол цэргүүд газар сайгүй хятад цэргийг буд сөхөж, өвөрлөгчийн өргөн уудам нутгийг хяналтандаа авч байх үед хаант Орос болон дундад иргэн улсын эрх ашигтай харшилдаж байсан учраас өөр Монголд явуулж буй дайнаа зогсоож цэргээ эргүүлэн татахыг удаадараа Богд хаант Монгол улсын засгийн газраас шаардаж байлаа. Тухайлбал хаант Орос улсын засгийн газар Богд хаант Монгол улсын засгийн газарт хандан өөр Монголоос цэргээ гаргахгүй бол нэгдсэн Монгол улс байгуулах битгий хэл Монгол улсын тусгаар тогтнолыг хадгалан үлдэхэд бэрхшээл учирна. Тиймээс өөр Монголоос цэргээ яаралтай татах Хятад болох Орос, Монгол, Хятад 3 этгээдийн баг хурал төлөөлөгчөд заавал оролцуул гэж албан тулгалт өгч байжээ. Их гүрнүүдийн шахалт албан тулгалтыг хүлээн авахаас өөр аргагүй болсон Богд хаант Монгол улсын засгийн газар 1913 оны өвөл өөр Монголоос цэргээ татаж 1914 оноос хаант Орос улс болон дундад иргэн улстай хэлэлцээний ширээний ард суусан юм. Баг хурал 1914 оны 9 дугаар сарын 8-нд нээгдэж 1915 оны 6 дугаар сарын 7 хүртэл үргэлжлэн албан ёсоор нийт 41 удаа хуралдаж албан бусаар олон удаа уулзалт хийжээ. Богд хаант Монгол улсын засгийн газраас дотоод яамны тэргүүн сайд улсад туслагч гүн даалам дашчив. Сүүлээр Эрдэнэ Жономбес Ширнэмдэн хаант Орос улсаас Монголын нийслэл хүрээнд суусан Оросын ерхий консул Миллер, дундад иргэн улсаас генерал Бигуя Фаннар тус тэргүүлжээ. Богд хааны хаан засгийн газрын үед нэг зүйлийг бол их нотлох гэж оролдсон 15 оны Хягтын гэрээ бол нөгөө хааныг Оросын цайр Хятадын хуанди бишээ гэж. Тийм ээ. Тэгэхэд яг энэ Дүшээд хааны тамга авцсан. Хагаан гэсэн алтан шигтгээтэй хагаан гэсэн тамга. Энэ бол бас л баримт мөн шүү дээ. Монголчууд ч нөгөө хаантай бол тусгаар тогтнолын нэг шинж болоод байна шүү дээ. Тийм. Тэгээд өдөр болгон цахилгаан наашны явуулан за тэгээд ингээд өгдөө ихтэл ингэж явах бид энэ ч одоо за өнөөдөр одоо богдын одоо цээртэй өдөр хурал хийхгүй ч гэж байх жишээтэйгэр. Тийм тэгээд арга сам хийж шүү дээ. Арга сам одоо хойш нь арга татах арга байна шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө чагдарж явшин хүрээрөө хараал ингээд одоо нойр хоолгүй нүдний нөлөөмс асгаад хөрх юм яаж яасан тэргээд ярьж байгаа. Тэгээд одоо хааны нөгөө нотлох хэрэг гарна шүү дээ. Тэр эзэн хаан юм харъя гэж. Танад юу байсан? Тийм. Зөндөө тамаг авцарсан, газрын зургаас авцарсан одоо тэр нөгөө юу тэр ховдын тэр урагшаач цагаан дөнгөх энэ даригангийн тэр шийхэн бас газрын зураг авцраад ингээд тий. Тэгээд за тэгвэл хараа гэсэн чинь хятад одоо голдуу эсэргүүц тийм ээ гэсэн чинь за Дүшээд хаан гэдэг чинь одоо ийм байсан. Тэгээд юу Богд хаан байдаг вэ гэдгийг авцарсан чинь үнэхээр хагаан ингээд хаан ийм байсан. За тэгээд аргагүй ирэхэнд одоо Богдыг зөвшөөрж исэн юм а гэж. Энэ баг хурлаар Монгол улсын төлөөлөгчд тусгаар тогтнолоо Орос Хятадаар зөвшөөрүүлэх хааны нэр оны цолоо баттгах зорилготой орсон боловч Монгол улс тусгаар тогтносон явдалгүй гадаад Монголын эзэн хаан нэрээс татгалзах олон өргөгдсөний цолыг устгаж дундад иргэн улсын он тооллыг хэрэглэхийг тулгаж дундад иргэн улсын газрын нэгэн хэсэг бөгөөд гадаад Монголын автоном тулгав. Гадаад Монголын хил хязгаарыг халахын 4 аймаг ховдын олон хошуудаар тогтоожээ. Ингээд 1915 онд Хягтад 3 улсын гэрээнд гарын үсэг зурснаар нэгдсэн Монгол улс байгуулах бодлого тасалдаж хөлөн буйр болон өөр монголчууд дундад иргэн улсын бүрэлдэхүүнд орж Богд хаант Монгол улс дундад иргэн улсын сюзеренитет улс болж дундад иргэн улсын шин засгийн бодлого Монгол улсад хэрэгжиж эхэлсэн гунигтай түүх. За ер нь 20 дугаар зууны их болоход Монголын өвөг дээдс ухаантай, төвчээртэй, өөрийн гэсэн бодолтой үндэсний гэсэн юм алдахгүй ирсэн байна гэж бодож байна л да. Яг үнэндээ одоо өнөөгийн Монгол улсын суурь тэр хэдэн өвөг дээдсийн хүчин тавигдсан шүү. Тийм биз? 1.5 сая хутгай дэрвүүлжин км нутаг газрын дээрд орох баялагтайгаа тэгээ бидэнд өвлөж ирсэн тэр хүмүүс нойр хоол гүйцэтгсэн. Тэр хууль зүйлийн бичиг 65 дэвтэр тэр одоо нөгөө шаструуд байгаа шастрч одоо
түүхийн зохиогоод хуулийг гаргаад энийг өвгдээсээ авчирсан газар нутаг төрийн уламжлал баялаг түүхэн дээр бас гайгүй залгуулах авчиртай шүү бид нэр гэж. Түүхийн өнөөдөр бас үндэсний баярын өдөр бас дуулга сонсох зүгээр болов тийм ээ. 1917 онд Орос оронд гарсан Октябрийн хувьсгалаар зогтсон баруун Унгарын Азийн морин дэвид хэмээх 800 цэргийн хамт Монголын хязгаарт нэвтрэн ирлээ. Хятадын цэргийн эсрэг тэмцэхээр Богд хаантай харилцаж 3 дахь удаагийн оролдлогоор 1921 оны 2 дугаар сарын 3-нд нийслэл хүрээг чөлөөж 2 дугаар сарын 22-нд Богд гэгэнийг хаан ширээнд дахин өргөмжилж 5 яам бүхий засгийн газрыг байгууллаа. Яг энэ үеэр Монгол орны умард хязгаарт ардын төр засгийн газар болон ардын журам цэрэг байгуулагдаж хяактыг гамин цэргээс чөлөөллөө. Ардын төр засгийн газар 1921 оны 7 дугаар сарын 6-нд нийслэл хүрээнд ирж Богд хаанд мандал өргөж 1921 оны 7 дугаар сарын 10-нд Богд хааны зарилгаар засгийн эрхийг тайван замаар ардын төр засгийн газар шилжүүлж Богд гэгэнийг хэмжээ тэрэгт хаанаар өргөмжилжээ. 1921 оны 11 дугаар сарын 1-нд ардын засгийн газар Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж Богд хаан улсын хэрэгт оролцохгүй харин шашны бүх хэргийг удирдах болсон юм а. Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас эрхлэн явуулж буй Монголын түүх цовруул нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Монголын 11 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ноёд Чингис хааны угсааны хаад язгууртнуудын тухай асуудлыг ярилцлаа. Дотоодод болбоос тус туйлын үнэн шударгыг илэрхийлэн гадаадад болбоос аюултад дайсныг аянг цахилга хаамид буцалтгүй улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг ирэхгүй бэрхээс зайлахгүй идүүгийн байгуулсан төрийн тул энэ хүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цэцгий зүрхний толт мэд хичээнгүйлэн хайрлан